Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тэмүүлэн гэдэг. Та бүхэн манай мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүүгийн талаар ярилцдаг Money Wise Mastery Channel татаа морил ингээд энэ удаагийн видеогоор та бүхэнтэйгээ би хувийн санхүүгөө яаж контролд оруулах юм бэ? Хувийн санхүүгөө яаж мастерлах юм бэ? Сэдвийн тухай ярилцъя. Ингээд та бүхэн нартай хамтаагаарай. Let's talk about money. За хувийн санхүүгөө мастерлах гэдэг сэдвийг ярихаас өмнө надад нэг ажиглагдсан зүйл юу гэхээр хүмүүс ер нь яг өөртөө тохирсон 100% ингээ ажилдаг тийм жор өгсөн тийм хувийн санхүүгөө яг яаж мастерлах юм. Яг 100% надад ажиллах тийм жор байна уу гэд хүмүүс асууж магадгүй. Би тэрэнд нь харамсалтай тийм юм байхгүй. Хамгийн гол нь хувийн санхүүгөө мастерлах гэж ярихаас өмнө хамгийн гол майндсет shift нь болох. Майндсет өөрчлөх хэрэгтэй. Money mindset-ийг өөрчлөх хэрэгтэй. Мөнгийг арай өөр өнцгөөс харж сурах хэрэгтэй тийм. Тэгээ бас өөрийгөө өөрчлөх. Өөрийгөө habit, өөрийнхөө төр зуршил, дадал болсон зүйлээсээ салах тэр юм дээр их нэг ажиллах хэрэгтэй. Тэгээд хүний амьдралд ер нь амьдрал дээр нэг хоёр зүйл байдаг. Тэр нь болохоор controllable things, тэгээд uncontrollable things тийм. Таны хийж чадах зүйлс, таны хийж чадахгүй, таны контролоос гадуур байгаа зүйлс гэж байна. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө өөрчилж mindset shift хийх. Өөрийнхөө контролд байгаа, өөрийнхөө хийж чадах зүйлийг эхлээд хийчих юм бол дараа нь тэр хувийн санхүүгөө мастерлах ч юм уу, өөрийгөө мастерлах ч юм уу, янз бүрийн юу гэдгийг хөгжмийн зэвсэг тоглож сурах ч юм уу, тэр амархан болчтой. Тэгээд хүмүүс ихэнхдээ ямар алдаа гаргадаг гэхээр контролдож чадахгүй юмнуудаа эхэлж хараад байдаг. Одоо жишээлбэл бороо орлоо гэдэг бороог ингээд зогсоож чадахгүй тийм. Тийм болохоор бороо ингээд орсон учраас би гарч гүйж чадахгүй ч гэдэг. Тэр зэд өгж контролдож тэр бороо контролдож чадахгүй учраас бороо орж ийн. Чи юу чадахгүй гэхээр гэхдээ өөр тасгал хийдэг ч юм уу жишээ болгож ярих тийм. Тийм юмыг анзаарахгүйгээр өөрийн контролд байгаа, өөрийн хийж чадах юмнуудыг хийчих юм бол санхүүгээ мастерлж чадна, контролд оруулж чадна. За тэгээд санхүүгээ контролд оруулах, мастерлах тал дээр 100% тэг хүн болгонд таарсан, хүн болгонд ингээд ажилдаг тийм жор бол байхгүй. Гэхдээ 3 зүйлийн талаар ярих гэж байна. Энэ 3 зүйлийг мастерлаад энэ 3 зүйлийг ойлгоцсон байхад ерөн санхүүгээ өөрийнхөө санхүү тийм хувийн санхүүгээ ерөн мөнгөний хандлага харин өөр болж би бодож байна. Ингээд нэгдүгээр арга барил тийм method. За энэний талаар ярилцъя гэж бодож байна. Энэ болохоор юу вэ гэхээр санхүүгийн зорилго. Нэгдүгээр санхүүгийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Яг хэдэн төгрөг хэрэгтэй байгаа. Хэдэн хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа. Юунд хэрэглэх гэж байгаа. Тэр хэдийн хэмжээний мөнгөө юунд хэрэглэх гэж санхүүгийн зорилго гаргах хэрэгтэй. За тэгээ хоёрдугаарт нь тэр зорилготой оруулахын тулд план гаргах хэрэгтэй. Яаж ямар замаар явбал тэр зорилгот хүрэх юм. Юу хийвэл тэр зорилгод санхүүгийн тэр одоо тавьсан зорилгодоо хүрч чадах юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За тэгээ 3 дугаарт нь болонгууд санхүүгийн зорилгоо гаргацсан, планаа гаргацсан. 3 дугаарт нь санхүүгээ автоматжуулах хэрэгтэй. Монголд бол ямар үдийг би бас сайн мэдгүй. Монголын банкнууд тийм автоматжуулалтын одоо төлбөр төлөлтийн автоматжуулалтын функц зүйл байдаг юм аа. Гадаад байгаа монголчууд их юм гэж гадаадд ер нь бол ихэнхдээ банкуд нь бүгд автоматжуулагдсан байдаг. Одоо жишээ төлбөр төлөхөд автоматар ингээд даасаас чангасгадаг ч юм уу тийм автоматжуулах энэ дээр юу яриад байна гэхээр одоо жишээлбэл төлбөр тооцоо, кредит картны тооцоо төлбөр, байрны мөнгө, тог усны мөнгө ч юм уу, автомашины лизингийн төлбөр ч юм уу тэр бүгдийг автоматжуулаад аль болох симпл болгох. Тэгээд тэгсэн тохиолдолд санхүү зарцуулах нэг механик ажиллагаанууд амар хялбар болж бүх юм автоматжуулагдаад санаа зовхгүй бүх юм автоматар явж байгаа учраас. За арга барилын хувьд бол юм байна. Санхүүгийн зорилго гаргах хэрэгтэй, тэгээд план гаргах хэрэгтэй. Тэгээд тэр план автоматжуулаад за хоёрдугаарт нь тэр санхүүгээ мастерлах тэр процесс хүмүүс ихтэй ямар алдаа гаргадаг гэхээр
тэнд бас хэд хэдэн алдаанууд ажиглагддаг. Нэгдүгээрт нь budgeting одоо бажет гаргаж одоо бүх юмыг ингээд нэгэнгүй ингээд бичиж ингэж яах. Тэгээд тэр нь ер нь ингээд ер нь олон жилийн дундчаар гэж ярьдаг ш манайхан тийм. Ингээ ажиллахад ер нь 1-2 сар ингээд л ажиллаад тэгээд сүүлдээ тэгээд тоохо болждөг. Тэгээд буцаад нөгөө сурсан юу руугаа ордог. Нөгөө л сурсан habit, нөгөө л сурсан одоо нөгөө зуршил явагдаад байна. Юу ч хийхгүй байна. Зүгээр л урсгалаараа ингээ яваад зүгээр л одоо өөрийнхөө санхүү тэгээ өөрийнхөө санхүү ингээ гараасаа ингээ өөр хүнд өгч юм ингээл урсгалаар ингээ явуулах. Тэгээд 3 дугаарт нь санхүүгээ мастерлах гээд явж байгаа. Санхүүгээ мастерахыг хүсэж байгаа хүмүүсүүд 3 simple tip байгаа. Тэгээд тэр нь юу гэхээр нэгдүгээр өөртөө эхлэдэг. Цалин буулаа. Хадгаламжиндаа эхлээд өөртөө мөнгө хий. Хөрөнгө оруулалтанд эхлээ мөнгө хий. Бусад үлдсэн мөнгөө байрныхаа мөнгөнд үл, машиныхаа лизингд үл, тог усныхаа мөнгөнд үл. Тэгээ үлдсэнийг нь өөртөө зарч. Ерөөсөө л энэ simple. За 2 дугаарт нь хэтэрхий том зорилго, санхүүгийн зорилго ингээд тавиад тийм. Жишээлбэл би 2 жилийн дараа 10 сая долларт бол ямар ч тийм реалистик биш тийм зорилго тавих хэрэггүй. Хамгийн гол нь багаар жижигэн зорилго ингээд нэг шатаар хавуулаад яваарай. За 3 дугаарт нь болонгоор айгүй simple зардлаа багасгаад орлогоо ихсүүлдэг. За ингээд та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл хамт байсан. Ингээд та бүхэн намайг жоо абстракт юм яриад байна. Эсвэл амьдралд ойрхон биш юм яриад байна. Эсвэл гадаад амьдрал хүн юм яриад байна гэж тэгж бити бодорой. Яг тэгэхээр хүний сэтгэл зүй, мөнгөний сэтгэл зүй монголч бай, гадаадч бай, хаан амьдарч байсан яг адилхан байдаг. Хүн гэдэг амьтан гэдэг утгаараа адилхан сэтгэдэг учраас ямар нэгэн проблем, ямар нэгэн юм гаргалгаа байж л байдаг. Тийм учраас та бүхэн ч гэсэн өөрийнхөө санхүүг хизээ нэгэн цаг мастерлах байх гэж бодож байна. Тэгэхэд хүн өөрөө ер нь хүсгэд ер нь бол тэгээд уулыг ингээд өргөж чадна гэж ярьдаг. Та бүхэн надтай хамт байгаарай. Subscribe хийгээрэй. Ингээд та бүхэнд баярлалаа баяртай.